За сайн байцгаана уу та бүхэндээ одоо гэр бүл хөгжлөлтөй хөгжлийн газрын хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын мэдээллийн сангийн бүртгэлийн програмтай хэрхэн ажиллах талаар одоо видео зааварчилгаа хүргэхээр ажиллаж байна. Хамгийн эхлээд бид гэр бүл хөгжлөлтөй хөгжлийн газрын хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын мэдээллийн сан маань Apple удирдлагын цогц програм дээр суурилж хийгдсэн интранет gov.cg гэмээр гэсэн домен хаягаар ордог байгаа. Тэгээд энэгээр орохоор за би өөрийнхөө ирэхээр жага та бүхэнд програмыг бүрчлэн танилцуулъя. Нэвтрэх нэрээ оруулаа. За ингээд энэ маань Apple удирдлагын системийн цогц програм гэдэг зүйл маань байж байгаа. Энэ дээр хүүхэд гэр бүл гэсэн зэс бол бидний хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын мэдээллийн сангийн үндсэн хэсэг гэж байгаа. Хамгийн түрүүнд бид нэр асрам чаламжийн програмтай хэрхэн ажиллах талаар зааварчилгааг өгье. Энэ маань 3 хэсгээс бүрдсэн байгаа. Бид нэр 3 хэсгийг бүртгэх ёстой. Харьяа байгууллага, тухайн асрам чаламжийн төвийг харьяалаад ажиллаж байгаа байгууллага нь юу юм? Асрам чаламжийн төвийн талаарх мэдээлэл, тэгээд тухайн төвд хамрагдж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг оруулна. Эхлээд бид асрам чаламжийн төвийн харьяа байгууллага сонгож ороод шинэ харьяа байгууллага нэмэхээр бол энэ дээр нэр, тухайн байгууллагын нэр, байгууллагын регистр, байгууллагын байршлыг Google Map дээр сонгож оруулаад дараа нь хаягаа бас бичгээр оруулж байгаа. Тэгээд тухайн байгууллагатай холбогдох утасны дугаар, тухайн байгууллага байгуулагдсан он эзэмшлийн хэлбэрэнд хөрөнгө оруулалтын хэлбэр нь ч юм уу олон улсын байгууллага юм уу, төрийн бус байгууллага юм уу, улсын өмчийнх юм уу гэдгээ сонгоод хадгалах дараад одоо мэдээлэл маань энэ байдал иймэрхүү байдалтай ороод ирнэ харагдана. Тэрний дараа бид нэр асрам чаламжийн төв гэдэг рүү ороод дахиад нэмнэ. Гэхдээ энэ дээр юу ялгаатай вэ гэхээр асрам чаламжийн төвийн нэр, регистр, байршил хаягийг оруулаад дараа нь тухайн асрам чаламжийн төвийг харьяалж байгаа байгууллага сонгоод оруулна. Түрүүнийхээ оруулсан байгууллагыг сонгож оруулна гэсэн үг. Тэгээд холбогдох утасны дугаар байгуулагдсан ингээд санхүүжилт нь хаанаас санхүүждгийг өөр бусад төрлөөс санхүүждэг бол тэр хэлбэрээ бичээд нийт хэдэн хүүхэд одоо хүүхдэд үйлчлэг үзүүлэх хүчин чадалтай нийт хэдэн багш ажилтгийг орон байрны нөхцөл нь орон сууц байшин гэр нийтийн орон сууц юм уу гэдгээ сонгоод тэгээд нөгөө байрныхаа эзэмшлийг сонгоод зөвшөөрөл авсан огноогоо сонгоод хадгалах дараа оруулахаар дараах байдалтай харагдана. Энд юг харуулж байгаа вэ гэхээр энэ дээр хүчин чадал гэдэг түрүүний бидний оруулсан нийт хүүхдчлэг үзүүлэх боломжтой хүүхдийн тоо одоо байгаа хүүхдийн тоо хоёрын үзүүлэлтийг энд харуулж байгаа. Дээр нь бид нар энэхүү оруулсан мэдээллүүдээ бүгднийг эргээд засварлах боломжтой. Тухайн текстэн дээр очиод баруунд очиод арахаар засварлах, хэвлэх гэсэн утгууд гарч ирж байгаа. Тэгээд тэрний дагуу засварлаад хатгалаад явна гэсэн. Тэгвэл хүүхдийн мэдээллээ яаж оруулах вэ? Юуг анхаарах вэ хүүхдийн мэдээлэл дээр? Хүүхдийн мэдээлэл мөн адил нэмэгт товчийг хүүхдийн мэдээлэл рүү нэмэгт товчийг дараад хүүхдийн регистрийн дугаарыг оруулна. Магадгүй энэ дээр тухайн хүүхдийн регистр энэ системд урд нь бүртгэгдчихсэн бол иймэрхүү адилтай мэдээлэл нь гараад ирнэ. Энд юу гарч ирж байгаагаар хүүхдийн хурууны бүртгэлтэй байна гэсэн. Энэ хэрвээ саарл байх юм бол тухайн хүүхдийн хурууны бүртгэлгүй энэ нас нь энэ овг нэр. Би энэ дээр өөр одоо регистрийн дугаар оруулаад үзье. Ингээд хайх юм бол тухайн хүүхдийн бүртгэлгүй учраас нэмэх гээ. Товчийг дарж ороод энэ дээр хүүхдийн регистрийн дугаар, ургийн овг эцгийн нэр. Одоор тэмдэглэсэн эсгийг бол заавал оруулаад хадгална. Хадгалах гэдэг товчдыг дараад энэ дээр зураг оруулахаар компьютертэй эхлээд урьдчил зургаа хадгалаад интернетээс сонгоод оруулчихна. Тухайн зураг байрлаж байгаа байрлал газраас сонгож оруулаад тэгээд регистрийн дугаараас хүүхдийн нас хүйсийг бол автоматар авч байгаа. Энэ дээр хүүхдийн хаанд өрсөн газрыг оруулаад дээр нь энэ оршин суугаа хаяг гэдэг тухайн хүүхд одоо яг албан ёсоор хаана оршин суух хаяг бүртгэлтэй гэдэг хаягийг оруулах шаардлагатай байж байгаа. Тэгээ энэ дээр хүүхдийн цусны бүлэг. Тэгэд болвол энэ бүх мэдээллийг бүгэлж оруулах шаардлагатай байгаа. Ингээд хадгалах товчийг дараад
оруулж олно. Магадгүй тухайн хүүхд урд нь бүртгэлтэй хүүхдийн маань мэдээлэл алдаатай байна гэж үзэх юм бол бид нар энэ засварлах товчон дээр дарж ороод засварлаж болно. Тэгээд хадгалах. Энэ мэдээлэл гарсны дараа араас нь бид нэр тухайн халамжийн төв нь ямар төвд хариалагдж байгаа хүүхдийг хамрагдж байгаа хүүхдийгээ сонгоод гэр бүлийн байдал энийг заавал оруулж өгөх шаардлагатай. Магадгүй гэр бүлийн байдал нь тодорхойгүй байгаа хүүхдийн тохиолдолд энийг түрдээ орхиод дараагийн удаад нөгөө гэр бүлийн байдал нь тодорхой болсон үед оруулах шаардлагатай байж байна. Тэгээд тухайн хүүхэд одоо боловсролын байдлыг юунд хамрагдаж байгааг нь сонгож өгөөд гэр бүлтэй иргэн нэгдэх боломжтой юм уу? Гүй юу гэдгийг бас оруулж өгөн заавал. Тэгээд дээр нь хөгжлийн ямар үйлчлэгэнд одоо энэ төв дээрээ хамрагдаж байгаа. Ямар халамжийн үйлчлэгүүдийг одоо нийгмийн хамгааллын ямар үйлчлэгүүдийг авч байгаа. Тэжээгчээ алдсан хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмж, тэгээд онцгой тохиолдол гэдэг нь нөгөө 18 нас хүрээд гарахтаа авдаг нөгөө хүүхдэд улсаас олгож байгаа нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой мэдээлэлүүд сонгож өгч оруулна. Асрамжид ирсэн шалтгаан дээр нь эдгээрээс аливаар нь ирсэн гээд файлыг нь авсгарж өгөөд мөн адилхан файл авсрах гэдгээр сонгоод авсаргаад оруулж өгнө. Тухайн хүүхдтэй холбоотой өмчүүд байвал тэрний мэдээллийг оруулаад хадгалах товчийг дараад хаана. Тэгэхээр хүүхдийн маань мэдээлэл ийшээ ороод ирж байгаа. Энэ хүүхдийнхаа мэдээлэл дээр дараад орохоор дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирж байгаа тухайн хүүхдтэй холбоотой. Энэ дээр бид нэр юу хийх ёстой вэ гэхээр гэр бүлтэй гэсэн хагас үнчин гэр бүлтэй ер нь иргэн нэгдэх боломжтой асрах гэр бүлд нэгдсэн хүүхдүүдтэй холбоотой юм дээр заавал гэр бүлийн мэдээллийг энэ нэмэх гээд очоор оруулж өгнө. Хэн болох? Аав нь юм уу, ээж нь юм уу, эсвэл нөгөө асралт гэр бүлийнх нь асран хамгаалагч юм уу? Тэгээд тухайн хүний нэр ямар учиртайгаар асран хамгаалтанд шилжсэн эсвэл гэр бүлтэйгээ иргэн нэгдсэн аав нь ийм хийдэг, ээж нь ийм хийдэг холбогдох мэдээллүүдийг дараа нь бид нар холбоо харьцуулах утасны дугааруудыг оруулаад хадгалах товчийг дараад энэ хэсэг дуусна. Тухайн хүүхдтэй холбоотой шилжит хөдөлгөөн гарлаа. Магадгүй тухайн хүүхд маань тухайн төвөөс шилжих эсвэл гэр бүлтэйгээ иргэн нэгдэж гарах тохиолдолд шилжит хөдөлгөөн гэдэг мэдээлэл. Энэ дэр дараах төрлийн мэдээлэлүүд байж байгаа. Үрчлэлтээр явсан бол үрчлэлт гэдэг тэмдэглэгээ гэр бүлтэйгээ иргэн нэгдсэн бол гэр бүлтэйгээ иргэн нэгдсэн, өөр төв рүү шилжсэн бол өөр төв рүү шилжсэн. Бусад гэвэл 18 нас хүрээд гарах жишээ нь. Иймэрхүү тохиолдолд гарсан бол бус гэдэг сонголтыг сонгоод дээр нь асралт гэр бүл шилжсэн бол асралт гэр бүл гэсэн. Үрчлэлт гэдгийг сонгохоор дараах юм гарч ирж байгаа. Ямар тушаал шийдвэрээр үрчлэлт хийгдсэн юм? Засаг даргын захирамж гарсан юм уу? Гэт захирамжийн бичгийн дугаараар оруулаад тухайн захирамжийг сканердаж оруулаад тайлбар. Ямар шалтгаанаар хаашаа яаж өртөг товчхон тайлбарыг оруулаад хадгална. Гэр бүлтэйгээ иргэн нэгдсэн гэдэг тохиолдолд бас адилхан мөн ямар захирамж тушаал шийдвэрээр гэр бүлтэйгээ иргэн нэгдсэн тайлбарыг нэгээд түрүүний хэлсэнчлэн гэр бүлийн байдлын мэдээллийг оруулна. Өөр төв рүү шилжсэн бол бид нэр одоо хаашаа шилжүүлэх гэж байгаа төвөө сонгоод энэчнээс төвөө сонгож өгөөд ямар тушаал захирамж шийдвэрээр шилжиж байгаа бусад мэдээллийг адилхан оруулж өгөөд явуулна. Бусад шалтгаан дээр бол бусад гээд тэр бусад гарч байгаа нөгөө тушаал шийдвэрүүдийг зүгээр файлаар оруулж өгөөд шалтгааныг тайлбартай бичээд оруулчихна. Асралт гэр бүлд бол ямар тушаал шийдвэрээр асралт гэр бүл шилжсэн гээд тухайн асралт гэр бүлийн талаарх мэдээллийг гэр бүлийн байдал дээр нь оруулж өгөх. Ингээд хадгалах гээд хүүхдийн маань шилжит хөдөлгөөний мэдээлэл энэ хэсэгт орж ирэхээр байж байгаа. Би та бүхэнд шилжит хөдөлгөөн хийгдсэн хүүхдийн мэдээллийг харуулъя. Тэгэхээр энэ цонхноос бид нэр саяны шилжит хөдөлгөөнтэй холбоотой яг одоо асрамж халамжийн төвд байгаа хүүхдийн мэдээлэл. Гэ одоо байгаа гэдэг сонголтоор үржилт хийжнээ хүүхд хийгдсэн. Эдгээр хүүхдүүд хийгдсэн юм байна. Яг иймэрхүү байдлаар одоо нөгөө шилжит хөдөлгөөний мэдээллүүд нь орж ирж байгаа. Тэгээд гэр бүлтэйгээ нэгдсэн хичнээн хүүхд байгаа тухайн асрамж халамжийн төв өөр төв рүү шилжсэн хэдий бусад шалтгаанаар гарсан хэдий одоо байгаа нь хэдий асралт гэр бүл шилжсэн хэд байгаа гэдэг мэдээллүүд гарч ирнэ. Тэгээ энэчнээс бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нэр өөр төв рүү шилжснээс бусад тохиолдолд тухайн хүүхдийн мэдээлэл тухайн асрамж халамжийн төв дээр хадгалгаатай байж л байна. Харагдсаар. Магадгүй өөр төв рүү шилжсэн тохиолдолд тухайн хүүхдийн мэдээлэл өөр төв рүү дагаад шилжиж байгаа учраас та бүхэнд харагдахгүй байх тохиолдол байгаа. Иймэрхүү байдлаар асрамж халамжийн төвийн одоо бүртгэлийн програмтай ажиллана. Тэр нь засварлах, хэвлэх гэдэг тухайн утгыг хэвлэх, засварлах гэдэг утгыг баруун товчоор дараад засварлах гэж ороод яг түрүүнийхтэй адилхан засварлаад явна гэсэн үг. За асрамж халамжийн төвийн үйлчлэгээний мэдээлэлтэй холбоотой юм бол ийм байна.